Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлээ эхлэхээ өмнө хичээлийнхаа хэрэгслээ бэлтгэгээрэй. Сурах бичиг, дэвтэр, үзэг. Дэлгэцэн өгөгдсөн зургийг ажиглая. Багш нь асуулт асууя. Та бүхэн бүтэн өгүүлбэрээр хариулаарай. Зурагт хэн байна вэ? Зурагт хончин хүү байна. Хүү юу барьсан байна вэ? Хүү шилбүүр барьсан байна. Өөр юу байна вэ? Зурагт хонинууд байна. Хүү юу хийж байна вэ? Хүү хонь хариулж байна. За багш нь хонь хариулж байна гэсэн өгүүлбэрээс хүү хонь хариулав гэдэг өгүүлбэрийг сонголоо. Өгүүлбэрийнхаа бүдүүрчийг харуулсан байна. Хүү хонь хариулав. За хүү хонь хариулав гэсэн өгүүлбэрээс бүгдээрээ хонь гэдэг үгээ сонгоо авъя. За хонь гэдэг үгийг ажиглаарай хүүхдүүдээ. Бидэнд мэдхгүй үсэг байна уу? Байна. Бидний хараахан мэдхгүй байгаа хамгийн сүүлд орсон үсэг байна. За энэ үсгийг зөөлний тэмдэг үсэг гэж нэрлэдэг. Зөөлний тэмдэг үсэг маань дангаараа ямар нэгэн авиа илэрхийлдэггүй. Өөрөөр хэлбэл авиа дуудагдахгүй гэсэн үг. За зөөлний тэмдэг үсэгтээ хүүхдүүдэд төсөөтэй зүйлс юу байдаг вэ? Ижил төстэй зүйлсийг нь дүрслэн бодож олъё. Энэ бол 6-гийн тоо. Багш нь 6-гийн тоотой төсөөтэй байна гэж төсөөлөн бодлоо. Та бүхэн өөр олон ижил төстэй зүйлсийг олсон баха. Дэлгэцэнд харагдаж байгаа зураг юу вэ хүүхдүүдээ? Энэ бол хэрэг. Үлгэрт хэрэг ямар хэрэг гэж нэрлэдэг вүлээ? Хон хэрэг гэж нэрлэдэг. Хон хэрэг гэж үлгэрт гардаг. За дараагийн зургийг харъя. Энэ бол хонь. Хон гэж унших гад байна. Тэгэхээр багш нь энд буруу бичсэн байна гэсэн үг. Хонь гэж уншихын тулд бидэнд зөөлний тэмдэг үсэг маань хэрэгтэй байна. Одоо бүгдээрээ харьцуулан уншийе. Хон хэрэг хонь. За одоо багштайгаа хамтдаа дахин харьцуулан уншийе. Хон хонь. Хон хонь. Харьцуулан уншихад хэлний байрлал хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн ажиглаарай. Хон хонь. Хон хонь. Эдгээр үгсээ оролцуулан гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа бүгдээрээ өгүүлбэр зохион хэлэлцгээе. За багш нь бас өгүүлбэр зохиосон байгаа. Багшийнхаа зохиосон өгүүлбэрийг уншиж сонирхоорой. Хон хэрэг тас хар өнгөтэй. За багш нь хон хэрэг тас хар өнгөтэй гэсэн өгүүлбэр зохиолоо.
дараагийн өгүүлбэрийг хамтдаа уншийе. Хонь, хургаа, хөхүүлв. Хонь, хургаа, хөхүүлв. За дараагийн зургийг ажиллаж хараад нэрлээрэй. Энэ бол мэлхий тийм ээ. Бах мэлхий. Дараагийн зургийг харъя. Энэ бол бах. Багш нь мөн адилхан бах гэд бичсэн байх юм. Тэгэхээр бах гэж уншихын тулд бидэнд зөөлний тэмдэг үсэг хэрэгтэй. Бах. 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 За багшаагаа дагаад хамтдаа хэлээрэй. Бах. Бах. Үгийн төгсгөлийн гээгүүлэгч бах гэхэд ах гэж дуудагдж байгаа бол бах гэхэд их гэж хэл үл ялэг урагшилж дуудагдж байгааг сайн анзаарч уншаарай. Эдгээр үгсээ оролцуулан ээжтэйгээ аавтайгаа эмээ өвөө ах эгчтэйгээ хамтран өгүүлбэр зохион хэлэлцээрэй хүүхдүүдээ. Багш нь бас өгүүлбэр зохиож бичсэн байгаа. Багшийнхаа бичсэн өгүүлбэрийг уншиж сонирхоорой. Бах мэлхий хаан амьдардаг вэ? Бах мэлхий хаан амьдардаг вэ гэсэн өгүүлбэр зохиолоо асуух өгүүлбэр зохиосон байгаа багш нь. За дараагийн өгүүлбэрийг хамтдаа уншийе. Бахиар хадаас суулна. Бахиар хадаас суулна. За дараагийн зурагт анхаарлаа хандуулъя. За энэ бол тах. За хүүхдүүд та нар зарим нь мэдэхгүй байж магадгүй. Энэ тах маань морины туурайг хамгаалах мөн морины туурайд одоо гоёлын зориулалтаар гоёмсог дуу чимээ гаргах зориулалтаар хаддаг ийм тах гэж нэрлэдэг зүйлс байна. Төмрөөр хийсэн тах. За дараагийн зурганд анхаарлаа хандуулъя. Энэ бол эрээн тах. Харьцуулан уншийе. Тах, тах. Хамтдаа уншаарай. Тах, тах. Ахаад хэлээд үзээрэй. Тах, тах. За эдгээр үгсээ оролцуулан мөн гэр бүлийнхэнтэйгээ өгүүлбэр зохиоё. Багшийнхаа бичсэн өгүүлбэрийг хамтдаа уншийе. Морины туурайд тах хаддаг. Морины туурайд тах хаддаг гэсэн өгүүлбэр зохиолоо. Дараагийн өгүүлбэр итгэл эрээн тах зурлаа. Итгэл эрээн тах зурлаа гэсэн өгүүлбэр зохиолоо. За хүүхдүүдээ сурах бичгийнхээ 91-р хуудсыг гаргая. 91-р хуудсны доод хэсэгт багмаар бичсэн үгс байгаа. Тэр үгсийг хамтдаа уншицгаая. Ам, 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 ан, 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 ан.
ах, 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 хар, 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 хол, 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 он, эн, он, эн. За одоо бүгдээрээ хамтдаа уншингаа утгыг ярилцаад явъя. Ам, ан. Ам, хүний ам, амьтны ам, эрхтэн байна тийм ээ. Ам, хүний ам, ам бие, ам нас гэсэн утга илэрхийлнэ. Ан, ан амьтан, зэрлэг ан амьтан, ан гөрөө. Ан, нүдэ ан. Ах, миний ах. Ах, ахих, дээшлэх, хөгжих, дэвших гэсэн утгатай. Хар, нүдэрээ хар, мөн хар өнгө гэсэн хоёр өөр утгыг илэрхийлж байна. Хар, гэртээ хар. Хол, хол ойр гэдгийн хол байна. Хол, хооронд нь хол. Он, 2020 он. Он гэдэг маань аяга болон савны амсарт одоо жижигхэн сэтэрхий гаргасан байдаг. Түүнийг он гэж нэрлэдэг. Мөн уулын хэр хөтөл он гэж бас давхар утга байгаа. За өөрсдөө бие дагаад уншаарай. За одоо бүгдээрээ зөөлний тэмдэг үсгээ бичмлэр бичиж сурцгаая. Бичмэл зөөлний тэмдэг үсэг маань жижиг 100 дугуй төгсгөлтэй богино шулуун байгаа. За багш нь агаарт бичиж, та нар бас дагаад бичээрэй. Жижиг 100 дугуй төгсгөлтэй богино шулуун. За бичмэл зөөлний тэмдэг үсэг маань томоор бичигдэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл үгийн ихэнд зөөлний тэмдэг үсэг ордоггүй. Тийм учраас бичмэл зөөлний тэмдэг үсэг бол том үсэг одоо тэмдэглэгддэггүй байх нэ. Багш нь самбарт бичин та нар анхааралтай хараад дараа нь дэвтэртээ бичнэ шүү. Жижиг 100 дугуй төгсгөлтэй богино шулуун зурлага. Жижиг 100 дугуй төгсгөлтэй богино шулуун. Жижиг 100 дугуй төгсгөлтэй богино шулуун. За дараагийн мөрөнд багш нь зөөлний тэмдэг үсгээ оролцсон хонь гэдэг үг бичье. Үсэг хоорондын холболтыг анхааралтай сайн хараарай. За зөөлний тэмдэг үсэг болон үгээ гүйцээгээд нэг мөр бичье. За одоо хүүхдүүдэд дэлгэцэнд анхаарлаа хандуулъя.
дэлгэцэнд өгөгдсөн үгсийг багш нь эхлээд уншиж үзүүлье. Дараа нь бүгдээрээ хамтраад уншина. Ур, 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 хор, 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 хол, 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 хол. Хамтдаа уншия. Ур, урж тасдахын ур. Ур, гэртээ урах, найзыгаа урах гэсэн утгатай. Хор, хортой, хорт бодис гэдгийн хор. Хор, хорийн тоо, хор. Хол, хол ойрын хол. Хол, хооронд нь холих. Би да уншаарай. Дараагийн үгсийг уншия. Тар, тер, тар, тер. Тав, тев, тав, тев. Бол, бел, бол, бел. Бар, бер, бар, бер. Хамтдаа уншингаа утгыг нэрлэцгээе. Тар, тарах, хичээл тарах гэдгийн тар. Тер, ногоо тар, цэцэг тар. Тав, тавын тоо. Тев, тавийн тоо байна. За бас энд тав, тэнд тав гэсэн утгыг илэрхийлнэ. Бол, за тэр бол, энэ бол гэж ашиглаж болно. Бол, үүнийг хийхээ бол. Зогсоо гэсэн утгатай. Бар, амтан. Бар, бар, эндээс бар. Барих гэсэн утга санаа илэрхийлж байна. Гэр бүлийнхэндээ уншиж өгөөрэй. За, дэлгэцэнд өгөгдсөн зургийг ажиглаад нэрлэе. Энэ бол тав, тавын тоо. Энэ бол байшин. Харин энэ ямаа. Энэ бол хор, хорийн тоо. За, эдгээрийн саяны нэрлсэн нэрсэд зөөлний тэмдэг орсон үг байна уу хүүхдүүдээ? За, та бүхэн аль хэдийн олсон байгаа бах гэж багш нь найдаж байна. Зөв хүүхдүүдээ. Хор гэж бичихэд, уншихад зөөлний тэмдэг маань ордог байх нэ. За, гэртээ эцэг их ах их чимээ өвөөтэйгөө хамтраад сурагчийнхээ 91-р хуудасны үгсийг харьцуулан зөв уншиж, нүдлэн тогтоож, цээжээр зөв сайхан бичих дасгал хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон, анхааралтай байсан хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.